зочдын өнөөдрийн тамирын мэдчилээ. Өдөртний дугаараар Миний өмнө нэг хэвээр олдсон хамт цогтойхын өнөөдрийн төрлөөр бидний сайн мэдэх намсраа тэр намсраа бисмэн тэнгэрийн хүн ярьж ирсэн байдаг. Бисмэн төвдөр болохоор намтаа сарай гэсэн байдаг. Аймаг орчуулдаг монголоор тийм сонсогч хөнгөн гэсэн үг гэж байдаг. Бисмэн гэдэг нь биса монг гэдэг нэршил байсан явцын болохоор манайс монголч нэршил гэж манайхан хэлбэршүүлэн бисмэн тэнгэрийн нэршил ирсэн байдаг юм. Намсраа маань болохоор манайхан сайн мэддэг эд баялагийг ариуцруулан тэнгэрүүлэх эдийн одоо тэнгэрэмаа хэмээн манайхан шүтэн дээдэлж ирсэн байдаг. Энийг эртнээс манай 8 дугаар богд 8 богдын үед хүртэл намсраа бурхны шүтэн дээдэлж ирсэн байдаг. Энэ дунд 8 дугаар богдын сангийн одоо яамд хүртэл одоо намсраа бурхны бол гол шүтэнэ болгон залан дээдэлж ирсэн боломжтой байдаг. Үүнээсээ ч бол балаад өнөөг хүртэл манай одоо сангийн яам хүртэл одоо намсраа бурхны гол нь шүтэж намсраа дадлаг сан тахилга намсраагаа жил болгон сайхан тахиулах нь боломжлын өнөө хүртэл хадгалсаар ирсэн байгаа. Түүнийг бол сайшаалтай зүйл нь. Тэгээ бусад олон сайхан одоо бизнес арилжааг эрхлэн явуулж байгаа ашигыг олохын тухайд буйныг арвидахын тухайд зорж олон одоо банк санхүүгийн байгууллагууд намсраа бурхны бол шүтэн дээдэлжээр ирсэн байдаг юм аа. Намсраа бурх маань ерөнхийдөө үгээргүй ядуурах, өвчнөд одоо ядуурах, эд баялаг хомсдох, тийм ээ, буян хишиг барагдах, төгс идэл барагдах, ядуу одоо хоосрох, ядууран хоосрох, эдгээр одоо эд баялагийг арвижуулахын тухайд энэ үгээргүй хоосрохын гин монлуудыг унлыг арилгахын тухайд одоо зоригдсон оршиж байдаг. Эдийн одоо тэнгэр юм аа тийм. Тэнгэр хэмээн манайхан шүтэн дээдэлж ирсэн байдаг. Энэ намсраа намтаа сарын тийм сонсогч хүн хэмээн нэршилсэн байдаг. Энэ намсраа бурх маань мөн 10 хангал одоо шашны тэтгэс хөөсөн бас нэгэн орон яддаг байгаа тийм. Намсраа бурх маань бол гаднах дүр байдал манайхан бүгд сайн мэддэг. Арслан унсан, арслан дээрээ мөн хоёуд дуулга, баатрын одоо хоёуд дуулга одоо өвч одоо биеийг одоо чимсэн байдлаар мөн оршин байдаг. Гартаа тийм ээ мөн одоо морин хулган хэмээх одоо зүүн мөтөртөө морин хулган одоо нээвүүлэг огтныг одоо барин оршиж баруун мөтөртөө болохоор одоо дуваа зүй жамцсан хэмээх зүйлийг метан барьсыг барин оршиж байдаг. Тэгэхээр жамцсан гэдэг нь болохоор ялан дэлхийн бэлгэдэл одоо дуваа зэмэх мал манайхан одоо шүтэн дээдэлж манай 8 тэхлийн одоо тэхлийн 8 тэхлийн нэг орон орж ирсэн байдаг, бэлгэдэж байдаг. Аливаа нэгэн одоо харшлаг шалтгааны зүг болгоно ялан дэлхийн туг хэмээх манай чанцсан дуваазыг бол хүнтэн дээдэлж ирсэн байдаг. Зүүн мөтөртөө барин байгаа нээвүүлээ буюу өхөр охтны одоо морин охтны гэж байдаг. Энэ маань хулганаар одоо энэ хулганаар эд баялагийг одоо ундрахгүй тасрахгүй одоо ундарч байх юм байл гэдэг эрдмээр бүлж байгаа нээвүүлээ хулганыг бол мөтөртөө барин оршиж байдаг. Тэгээд доотлоо мөн цас туулын цагаан арслан дээр залдарсан байдлаар оршиж байдаг. Оршин байгаа байдал маань одоо ерөнхийдөө энэ дээр хоёр баруун 102 мөрөн дээр нар сарыг бол мөн хөдөлтөө одоо өөрөөр чимэглэн оршин байдаг. Тэгээд намсраа бурхны оршин байгаа байдал юу гаднах төрхт байдал нь яхад бол одоо мэлминий байдал бол одоо яг зүүн тийшээ доошоо зүүн тийшээ харсан байдалтай хулган одоо зүүн одоо мөтөртөө барьсан байгаа нээвүүлээ хэмээх хулган руу харсан байдалтай нээвүүлээ хулган маань арслан руу харсан байдалтай арслангийн одоо мэлмийн байдал одоо гол намсраа бурхны руу харсан байдлаар ингээд гуруулаа би нэг харсан яг их зүйл гэж харддаг. Одоо амаа жимийн маш одоо жимийн орсон байдаг л да намсраа бурхны. За энэ маань ямар учиртай гэхээр намсраа бурх маань дөрвөн хааны нэг юм одоо
дөрвөн их жилчин шиг махран зэх нэг манайхан авч үздэг та. Дөрвөн их махран зэн гэдэг сүмбэр уулын дөрвөн төвийн дээр нь орсон өмнө зүгийг бол иргэшээ оршиж байдаг. Тэгээд одоо дөрвөн их махран гэж байдаг. Манайх маш сайн мэддэг. Тэгээд сүм хийд рүү ороход л сүм хийдэг үүдэн дээр дөрвөн их одоо хоёрыг дуулга баатрын одоо дөрвөн төшгөн сүргчийг үзүүлсэн дөрвөн хаадад оршин байдаг. Яагаад дөрвөн их одоо намсраан дөрвөн хаадын нэгэнд орж явдаг. Тэгээд дөрвөн их одоо жилчин ший буюу махран цэмэх дөрвөн хаан сүмийн одоо үүдэнд оршиж байдаг. Тэгэхээр эрт цагт дөрвөн их одоо махранзууд маань өөрсдөө ам тангыг өгж одоо бурхны шашныг гадна дотны харшлах шалтгаан болгоноос хамгаалan оршно гэсэн тангыг одоо өгсөн. Тэгээд бурхны шашны удаан оршин одоо эцэг одоо дуусан биднээс одоо энэ тангроо зөрчгүйгээр одоо хамгаалan оршно гэсэн дөрвөн их хаадын байдлаар оршиж байгаа юм л та. Яг одоо урд бол дөрвөн их махранзууд маань бас тийм айхтар одоо лус одоо байсан. Лус байж байгаа мөн одоо лусын дүртэй байж байгаа энэ хоорондоо их одоо лус одоо гардийн одоо хоорондоо их тэмцэлтэй их лус одоо байсан. Тэгээд эдгээр маань нэг л ус маань одоо хоорондоо байнгын одоо тэмцэлтэй бас нэг л ус маань бурхан багшаас авшигыг хүртэж эрдний одоо үрэл хүртээ тэр эрдний хүртэж одоо тэр тошхон гэрцгийн байдлыг амьрлаж одоо хувирч тэр одоо лусууд нь болохоор махранзууд одоо хоёр их лус одоо хортон лус махранзууд хувирч бусдад одоо гайр дүүг маань хоорондоо тэмцэлдэж байсан лус гадтай хоорондоо мөнхийн тэмцэл маань одоо барагдаж одоо дөрвөн их одоо махранзууд хувирсан гэж. Тэгээ хувираад эдгээр маань мөнхөд шашныг хамгаалнаас тангарын өгсөн хаадууд болон хувирч сүмбэр уулгэд ертөнцийн одоо сүмбэр уулын дөрвөн одоо талыг иргэшийн орсон захирын залган сууд юм аа. Тэгээ эндээсээ түрээрснээр одоо намтаа сараа нь өмнө зүгийн одоо захирын өмнө зүгийн одоо ертөнцийн бүх зүйлсээр захирын оршиж байдаг. Тэгээд амаа жимийн орсон амаа найхтар хортой учраас одоо амаа ангаа хаваас айхтар одоо хүчин тахал айхтар хорол хүчтэй одоо хорлууд учраас амыг болоос жимийн оршиж үдийг болоос айхтар хэслэг гардаг үднээс хамаагүй хэслэг гардаг үдийг болоо ажил шин одоо зүүн тийшээ жишүү орсон байлаар энэ амьтанд хорлол үүрэгтэй гардаг гэж одоо оршиж байдаг. Тэгээд намсраа бурхан маань өөрөө намсраа бурханы одоо эд байлгийг өгөөс авахын тухайд намсраа бурханаас авралыг одоо намсраа тахилга одоо авшиг намсраа ном сан тахилгыг одоо юусаа хоншуулдаг байна. Тэгээд хав жилдээ нэг удаа намсраа бол тахиулдаг. Энэ маань одоо альва зүйлүүдэд төлж дэлгэрж байгаа сайхан дэлгэр сайхан намрын цагт бол биднээс намсраа бурханд бол намсраа дадлагыг бол сайхан ахуулдаг байгаа. Мөн зарим одоо намсраа бурханд гэж байгаа айлууд энэ явахтай намсраа одоо дадлагыг бол тэгээд сайхан дүүцэн өдөр сайхан аваад явах боломжлууч бол байж л байдаг. Тэгээд намсраа бурхан маань бол өөрөө ерөөсөн эдийг хайрлах альва нэгэн өөргөө хоосрох буян хийх өхийн тухайд оршиж байдаг. Бисмэн тэнгэр гэдэг тийм сүсгчийг хүмүүст нэрлэн байдаг. Тэгээд намсраа бурхан маань бодисодын 8 дахь газарт хамаарах 8 дугаар газар бодисод маань нэмээс нэрлэж байгаа. 8 газарт харьяалдаг бодисодын 8 дугаар газар харьяалдаг байдаг. Мөн одоо их дунд 3 төрлөختний бас нэгэн төрлөختний даан оршсон. Нэгэн төрлөختний одоо иргшин даан оршдог. Одоо холбоотой нэг явдаг. Мөн гом бандын чожил намсраа хэмээх энэ гурван одоо шашны сэхэл мөн одоо бодмөрийн зэрэг их баг дунд төрлөختөг гурван шүтээ болсон нэг хариуцсан нэг төрлөختний хариуцсан оршиж байдаг юм аа. Тэгээ намсраа бурхны сан тахилга одоо балингийн өргөснөөр түүний эцэд чанар юу авах дамжих байдаг. Энийг яаж авах нэрийн ус оноо аргууд үүдэг л да. Тэгэхээр биднээс тайвны нүрэн тоолох аргууд байж л бурхны өдөр хүрэн зөв номын дагуу сайхан бүтээх. Манайхан янз бүрээр сайхан бүтээлэгдэг дээ. Одоо металлаар, алтаар, мөнгөөр, металлаар цуцгаараар бүтээлэгдэг. Зурд сайхан бүтээлж болно. Мөн зээх намлаар оюулж бүтээж болно. Олон сайхан төрөл сайхан оруулж бүтээгээд мөн агуулж
Бурхныг бодож байлын тэхлийг өгж тэхлийг өгснөөр тухайн Бурхны ачивыг авах боломжтой. Нэгэн одоо бас ингийн арга байдалтай хүн бол өөрөөсөө хийгээд байх ингийн одоо бяцлагны тэр Бурхны ачивыг өөрөөр дуудсан арга байд. Тэгэхээр энэ маань болохоор тийм шинэ 15 өдрийг сонгож аваад тухайн өдрөө цагаан зандан одоо мандал үүсгэж гэж байгаа. Цагаан зандан одоо сайхан тойрол мандал болгож тавьдаг. Цагаан одоо зандан болдоггүй тийм цагаан модоор тийм одоо хус юм уу хөөш ч цагаан өнгийн модоор орлуулад хийж бас болно. Орлуулж дээр нь сайхан будаа үртэрэ будааны зүйлийг цацаад агар юм уу тийм муу арцыг дээр нь сайхан өөгөж шатаагаад тэгээд тэр энэ болгоо намсраа Бурхны одоо зүрхэн тариныг аль олноор тэг бэ шарманаа сууха бэ шарманаа сууха бэ шарманаа сууха нэг юм намсраа Бурхны дийг өргөжүүлэх тарин гэдэг. Энэ тарин аль олноор нь өрн тоолохоос ерөөсөө эд байлыг хорон зүглэх тийм ээ. Намсраа Бурхан 8 одоо нөхөр сэлэлтэй гавал залган ирж хүссэн бол нэг одоо биелээс тангарахтай. Тэгэхээр энэ зан үйлээ хүмүүс өөрсдөө ингийн дээр сайхан үлдээд одоо тэр агар буюу одоо арцныхаа сайхан үнэрээр нь тэр үнэрийг өөрөө Бурхандаа тахилуулсан тэр будаан дээр арцсан сайхан уулаа. Тэгээд би одоо шамаа суухай намсраа Бурхны эдгээр гэж тарин өөрийнхөө аль олон чадлах хэрэгэл олон дахин өрөх лаваас бүрийх тэгээд энэ Бурхны дүр хөрөнд энэ зүрхэн тарин сайхан аваалыг сайхан дуулахаас Бурхны одоо намсраа Бурхны ачаал магттай маа. Тэр зөвхөн энэ Бурхан шашинтай хүмүүс энгийн хүн уушхаа сайхан арилжааны бүтгэн тухайд зөвхөн туслахаас биш бүр актер сайн туслах. Ер нь Бурханы шашинтай авралыг бодуулаад Бурханы шашин хамгийн бидний төсөө төлсөн зүв сэтгэлийг үүсгэж хүнс ганцхан миний би ашигтай бол манай компани ашигтай байгаас зөвхөн би гээд бахаас бол ачиг бүрэн утгаар нь авч чадахгүй. Тэгээд яг зөвхөн би гэж өөрийнхөө одоо миний хийлэн баримтлах эсвэл сэтгэлийг үүсгэж авч байгаас юм маань одоо номс нь одоо бүр ажлын төгсөйг оршиж чадахгүй зөвхөн хар амиа сэтгэлийг үүсгэж авах болохгүй юм аа. Тэгэхээр одоо их болсон 600 хамгийн миний төсөнд тийм ээ одоо үеийн номыг баахын тухайд үеийн номоор зөрчлийн тухайд надад тийм ээ одоо бид баялаг төгсөдлийг хийж байна. Энэ олсон төгсөдлөө та би сайхан хариутай болоо бидгээр одоо олсон буян цогхийн буян шиг маань авиртахаас энийг бидний төсөнд тухайд би зориулнаа гэсэн энэ сэтгэлийг батнат үүсгэж чадхаас энэ намсраа Бурхны одоо эдийн тэмдэг Бурхны айдас чанар нь тухайн тас хүсэл хийгээлэг бол хангах нь магадтай маа гэж. Тэгэхээр бидээс Бурхандаа авралыг олуулахтай хүртэл намсраа Бурхандаа энэ тарины одоо тоолож их болсон 6 бол хамгийн хүн төсөнд төлсөн сэтгэлийг маш хүчтэй үүсгэн зүйлтэй юм аа. Тэгээд одоо гол намсраа Бурхны 8 их одоо дагуул гэдэг 8 их дагуулынх нь одоо тавхдаг нарийчны одоо тоочж энэ зурган дээр нарийн сайхан гар нэг сайхан хараад дүр хүрээ бас сэтгэл ханамжуулна хэрэгтэй. За нэгдүгээр нь болохоор замбал гэдэг байдаг. Алтан өнгөтэй зүү мотортаа хулган гаруун мотортаа нор эрдэнэ барьж ирээд хуйлгаанд одоо шар морийг хөлгөлсөн зүүн талын орд хашид оршиж байдаг. За хоёрт нь болохоор Дурна Бадраа гэдэг ганваа самбуу гэж нэрлэдэг. Алтан шар өнгөтэй зүүн мотортаа хулган баруун мотортаа бомб барьсан ирээд хуйлгаанд чанартай юм шарга морь хөлгөлсөн өмнө талын орд хашид оршноо. За мөн дараа нь Мани Бадраа гэдэг байдаг. Норов самбуу гэдэг цагаан өнгөтэй зүүн мотортаа хулган баруун мотортаа зэндэн эрдэнэ барьсан ирээд хуйлгаанд цагаан морь хөлгөлсөн баруун талын орд хашид оршно. Мөн дөрөвдөг нь болохоор Гүвэра гэдэг Купира гэдэг нэрлэдэг. Хар өнгөтэй зүүн мотортаа хулган баруун мотортаа илд барьсан эрд хуйлгаанд чанартай хар морь хөлгөлсөн хойд талын орд хашид оршиж байна. За дараа нь тавдах нь Самбазана гэдэг одоо яндаг ши гэдэг шар өнгөтэй зүүн мотортаа хулган баруун мотортаа худаг барьсан эрд хуйлгаанд чанартай шарга морь хөлгөлсөн өмнө зүүн орд хашид
оршин байрлаж байдаг. За 6 дахь нь Гухаядана гэдэг органа гэдэг хар өнгөтэй зүүн мотортой хулган баруун мотортой илт байсан 90 хуйлгаанд хар морь хөлгөлсөн зүүн зүгийн орд хашид оршиж байдаг. За 7 дахь нь Банзага гэдэг айзен гэж нэрлэдэг шар өнгөтэй зүүн мотортой хулган баруун мотортой дөрвөлжин сүм барьсан 90 хуйлгаанд шарга морь хөлгөлсөн баруун хот зүгийн орд хашид эзэнийг оршиж байдаг. За 8 дахь нь болохоор Бизагундал гэдэг Жамба Челбо гэдэг цагаан өнгөтэй зүүн мотортой хулган баруун мотортой элд ба бамба халахж барьсан 90 хуйлгаан чимээстэй морийг хөлгөлсөн зүүн хойд талын орд хашид оршин залан гэдэг юм аа. Эдгээр 8 одоо намсраа бурхны ярвчин их сангийг захиран зарцуулах тийм санг барин оршиж байдаг туслахууд байдаг. Эдгээрүүд нь болохоор ерөөсөө 8 их хор хөрсөлтний хэмжээ үздэг байгаа. Саяны 4 8 болохоор 4 нэмэгтэй 4 эрэхтэй байдаг. Тэгээд намсраа урах мөн өөрөө орчин руу орд харшиж бас байдаг. Энэ өөрөө эзэмэн буу орд харшин өөрийн гэсэн орд харшин болох тийм 3 давхар тийм сүм орд харштай. Тэгээд эргэн тойрон сайхан алтан ордууд байдаг. Эргэн тойрон 4 талтай урд хойд баруун зүүн талаа 4 урдаа тийм сайхан хаалгатай. Тэгээд орд өргөн урд тал нь гэхэд баруун талын сувд шүүр эрдэнүүдээр ингээд тал бүрдсэн. Тэгээд саяны хэлсэн 8 багс нь болохоор урд нь баруун зүүн хойд дөрвөн зүгээр дөрвөн зохис завсан дөрвөн зохистой баруун урд баруун хойд зүүн урд зүүн хойд зүүн болгон 8 эдийн тиймэр багс нь болохоор залуу оршиж байдаг. Саяны хэлсэн зүгүүд бүгдээр морь үнэн бүгдээр холгоны байр нэгдгээр мотрын чигж барьцуудыг барин оршиж байдаг. Тэгээд эдгээр орд харшин гадна талаар 8 их мод 8 уул 8 ус 8 эрдэнэ сайхан газар уурны эрдэнэ сайхан үеч юмстай сайхан модны зүйл оршиж байдаг. Тэгээд мөн гадуур нь өхөр гэх мэт тийм айдтууд бас хүрээлэн оршиж байдаг. Манайхан бол сайхан гадуур 5 шиг мал тийм сайхан үртэлтэй тийм амгалан тавин орсон байдлаар эрдэнэ дунд сайхан зогслоод бас сайхан бүтээдэг л дээ. Хуучин нь намсраа бүртний бүтээгдэхүүн юм байна. Шин хоёр дуулгын өмссөн байдалтай арслан унсан байдал арсланы хөлбөлсөн бадан лавхаар саран дэвсгэрээр нар сарын худалдаас маш хурц гэрлийн мандалтанд оршиж байдаг. Тэгээ эргэн тойрон 8 хөрс эрдэнэ 4 эмэгтэй 4 эрэгтэй 8 их дагсад хөрс эрдэнэ хүрээлүүлэн 8 намсраг цогцоор нь бүднээс шүхэн хэлжсэн байдаг. Тэгээд гадуур нь болохоор орд харштан бүтээл бүрэг сайхан байдаг 8 ус 8 мод тэгээд гадуур 5 шин малын багшралтын сайхан бүтээл тойрож оршоо. Тэгээд эргэн тойрон гол нь эдийн бүрхтүүдийг бүтээгдээ дандаа сайхан эрдэнээр хүрээлүүлж эрдэнэ зэмдмэн чандман өөрөө гарсан 7 эрдэнэ хоргоо торог тийм асар их нийт баялагын дунд сайхан бүтээгдээ. Тэгээ харахад бол энэ айд тухайн айд буйны цог юм эд байлгийг авчрах тийм их сайхан юм үнэхээр эрдэнээр хүчиж бүтээгдэх юм сайхан боломжтой байдаг. Энэ намсраа сайхан томгод байдаг. Энд нэгэн бас томог ярихад хуйлгааны дашторч гэдэг эрэлт хуйлгаан юм болсон. Шидийг иргэжсэн лам байсан. Тэгээ нэгэн их баян айл их гарц гараад үгүй хоос эд баясны гарц гараад мал буйн шимээр дөрөөлт болохоо байсан. Тэгэхээр энэ хуйлгааны бас туртыг дуудаж намсраа бурхнаа хөвлөе гэж шийдсэн. Тэгээ дуудсан. Тэгээд хуйлгааны дашторч өөрийн шавлааны хамтарч тухайн айлын буйн шиг тэнгэрээс намсраа бурхнаа дахиад. Тэгээд өөрийн шавар болохоор тэр намсраа бурхнаа намсраа бурхнаа хэлний хийсэн. Тэгээ их удаж хийгээд шавнаа
болоо гэж үздэг. Болоог байна гэл. Очих нь болоог байна гэж хийн аваад идчих шээ. Тэгээд хувилгааны дашторж маань буцаагаад байсан. Тэгээд 10 удаа буцаасан. Тэгээ 10 удаа буцаа. За боллоо гэж. За ингээд дуусла гэж явахыг завцсан байна да хувилгааны дашторж. Тэгсэн бурхнаа төхөлжсэн айлмар гайхаад. Үгүй одоо манай нөгөө бурхны тахин гэсэн маань юу болов одоо бурхнаа таhiхгүй мө гэсэн чинь. Хувилгааны дашторж 10 удаа тахихээс илүү одоо яах вэ гэж айлдаа тэгээ гараа явсан. Тэгээ гарснаас нь хойш тухайн айл нь боловсон. Буцаад хэмэрлэндээ цог хэмэр эд баялгийн сэргэн дэлгэрч буцаад одоо бүх юм хуучин номонд орж сэргсэн байх чинь. Тэгэхээр ирээд хувилгааны чанартай шидийг болцсон одоо ламнар бол тийм ингээд тахилаар зан үйлийг өнгөлтөд бол ерөөсөө ёс төдий үзүүлдэг тэр юм асар их одоо эцсийн чанар дээр тахилыг өнгөлтсөн гэдэг миний юм. Бас нэгэн домог байдаг л та бас нэг хуучаар намсраа бурхны бас тахиулахтай холбоотой. Тэгээ нэгэн айл мөн намсраа бурхны одоо буян шиг даалгыг авахаар нэгэн зүйл ламыг дуулж тахиулсан. Тэгэхээр бол асар их удсан байдаг. Өглөөнөөс эхлээд одоо номоо уншаад хэлсэн. Тэгэл дахиад хэлсэн. Тэгэл уншаад хэлсэн лам бол нөгөө айл мөн ийм л удаан штэ. Тэг хэл удаан штэ. Тэгээд өдөр цав ман зэрэг хоол байсан. Тэгээ хоол нэгдэл дахиад уншаад хэлсэн. Тэгээд уншаад хэлсэн. Нөгөө гэрийн хүмүүс гайхаад ийм удаан штэ. Одоо болж байна уу? За болоо байна. Нэг морьныхон толгоолоод байж наашаа харахгүй. Тэрийг одоо хартал уншин нэрсээ харахгүй. Тэгээ уншаад ирсэн. Тэгээ орой хүртэл одоо гүш орой шин болсон. Тэгээ шин болохоор заа боллоо гэсэн. За одоо яав гэсэн. За одоо л нэг юм одоо нэг одоо 8 намсрахын нэг одоо унсан морьныхон толгойн одоо хойш харсан байдаг. Наашаа бүх үлдсэн долоо нь бол бүгд наашаа харсан байдаг л тоорш. Тэгээ нэг морьныхон толгой цааш харсан байдаг. Тэгээ тэр морьны толгой нааш нь хартал нь одоо гэж үүссэн. Одоо л нэг наашаа харлаа гэж ламд хэлж байсан. Тэгээд тэгтэл нь одоо бүр ингэж хүчийг оршоод тэр одоо 8 одоо морьныхон толгойг нааш нь хартал нь оршиж уншиж байсан. Тийм хүчтэй л одоо байсан. Тэгж одоо бүр арх тэр хүчийг өсөөр уншиж одоо балгын одоо намсаа байна. Одоо тэр жамлуу хайцтын шингэтэл сайхан уншдаг тийм шатлалтай сайхан ламнар байсан. Ийм одоо зөв аман дагилах одоо ярианууд их олон байдаг. Тэгэхээр бид намсраа бурхныг олон зүг номын дагуу зүг сайхан бүтээгээд зүг бүтээж чадах юм бол тэр айцдаж жамлуу бол орших нь бол дамжиггүй. Тэгэхээр энэ маань болохоор ерөөсөө түрүүн би намсраа бурхнаас энэ маань 3 төрөлд нэгэн төрөлтний даасан том одоо бас сахиус юм. Тэгээд шинжнийхээ 10 хангал сахиусынхаа нэгэндээ ордог номыг одоо тэтгэж хойчин сахиусын байдлаар оршиж байдаг. Тэгээд мөн дөрвөн их одоо махрамзын нэг дөрвөн сүмбэр болон өмнө зүрийг одоо хариуцсан оршин эзэгний захирын оршин суудаг дөрвөн их жилчин шиг юм одоо дөрвөн махрамзын номыг тэтгэж одоо сахиус одоо хаа юм. Тэгээд эд баялагийг одоо түрүүнд дэлгэрүүлэх эдийн хурыг хайрлах эдийн одоо тийм сосч юм уу одоо бисмэн тэнгэр хэмээн манай хөндлөн дэвлж ирсэн байдаг. Тэгээд гол нь биднээс тэгээд намсраа бурхнаа биднээс яг одоо жилдээ нэг удаа тахиулж явах болох юм. Гол нь одоо намар тийм ээ. Нэгэн дэлгэрч одоо үр нөгөө үр чимс нөгөө дэлгэрч тийм ээ. Бүхий шиг дэлгэрч байгаа намрын цагаар намар цагт болоо жилдээ нэг удаа бол сайхан номтой сайхан ламыг гэртээ залж авчраа тийм ээ. Намсраа дадлаг ахуул сайхан байж болох юм тийм. Мөн дүүцэн өдөр дээр хөтлөх ганданд очиж сайхан намсраа дадлаг ахуулаад байж болно тийм. Тэгээ намсраа бурхны гол нь анхаардаг юм зөвөртөө би одоо шарманаа суухаа хэмээх одоо намсраа бурхны өөрөөр нь хөрөнгө үсгэн одоо би хэмээх үсгэн тийм ээ. Тэгээд би шарманаа суухаа энэ зүрхэн тавьнаас олон сайхан өрөнд тоолоод байхаас альбом бурхны зүрхэн тавьна гэдэг нөгөө одоо тухайн одоо шүтэж байгаа гол одоо сахиус бурхтуудтай холбогдож өгдөг одоо нууц одоо код гэж хэлж болохоор энэ одоо зүрхэн тарин гэдэг олон дахин өөрснөө тухайн бурхантайгаа биднээс одоо холбогдож тухайн бурхантайгаа одоо хоорондоо тийм ээ энэ одоо харилцаа үүсэж тэгээд тухайн бурхны айдсдын жанрын түргэн авах тийм боломж өгдөг. Тэгэхээр манайхаа зүгээр дахил өргөчөөл одоо яваад байдаг. Тэгвэл тахилаа өргөж болон тахилаа өргөж намсраа бурханд одоо хоол унд идэв удаа тийм ээ одоо үнэт идэл юм уу тийм одоо торгоо торгоны дээр одоо нийт материал дээрээ л одоо өөрт олцсон хамгийн дээрээ хүмүүс тахилыг үлдэж болох юм тийм. Тэгээд мөн сайхан 10 будаа гэдэг нь арвжийн дэлгэрэх чанартай учраас альва нэг юм төлжин дэлгэрэх удаас
сайхан 10 удаагаар тахилыг өргөж тэгээд мөн 7 усан тахилыг бол таслахгүй өргөж байх бол тахил гүнтийн дээд их нөгөөжтэй. Тэгээд сайхан гол дүүц өдрүүдээ сайхан цулгаа өргөө. Тэгээд гол нь дээшэр манай суухаа гэмээр эдийг өрж бол тарныг болохоор олон дахин өөрхөл аваас тийм үү тарны уншихаас энэ маань өшөө хэдтэй чанал нь хурдан төрөн одоо сүсгэн бол ирэх юм аа тийм. Тэр гол нь нэг төрөө ярьсан гол зүйл болохоор зүгээр л одоо нэг энгийн шашин шүтдэггүй ямар ч одоо бурхны шашин шүтлэггүй мөрлөө зүгээр энэ бурхнаас айдсдаггүй тоосос айдсдаг одоо хайрлан тэр тухайн арилжааны хүсэл зорилгыг хангах боловч үнэхээр өөрөө бурхны шашинтай хүн байгаа авралыг одуулаад гол нь хамаг амтны төсөнд тухайд одоо олсон ашиг одоо эд агуурсаас жоохон хувийн чултгай олон амтны төсөнд тухайд зориулна гэмээр тангахыг өгөж тийм ээ их болсон 6 жил хамаг амтны төсөнд тухайд буйны дээрээс арилж болтгоо энэ буйны үүсэнд би зарцуулнаа тийм ээ энэ олсон мөнгөө зарцуулна ийм их агуу сайхан бусад амтны төсөнд тухайд гэсэн олонний тухайд гэсэн энэ агуу сэтгэлийг үүсгэх аваас энэ одоо номлол сургаал маань жинхэнэ утгаараа хүн оршин одоо тогтох юм аа гэж. Тэгэхээр намсаа бурхан эдийн тэнгэртэй бүгдээр авралыг одоо төгс эдлэлээр хизээж барагдахгүй шамшаагдахгүй байж одоо эд буйнаа бэлгэрч байх болтгоо гэж өрөөлөг тайлбар. Өнөөдрийн нэвтрүүлгийг жаргаяад анхаарал тавьсанд баярлалаа.